Хүнс 2015 боловсролын үзэсгэлэн. Бээжингийн уламжлалт ангаахын их сургууль. Бээжингийн уламжлалт ангаах эм зүүн их сургууль нь 1956 онд байгуулагдсан Хятадын ангаах ухааны эртний сургуулиудын нэг юм. 13 бүрэлдэхүүн сургуулиас бүрдэх уг сургууль бакалавр, магистр болон докторийн агсан түвшний ангаах ухааны хөтөлбөрүүдтэй. Байгуулагдсан цагаас дэлхийн стандартад нийцсэн сургууль болохыг зорж, дэлхийн түвшний зэрэглэлтэй хөтөлбөрүүд, сургалт, судалгаа, мэрэгжлийг олон чиглэлийн дагуу оюутан сурагчдаа шилдэг чанартай боловсрол, соёл, туршлагыг олгож ирснээр өнөөгийн дэлхийн түвшний их сургууль болон өргөжжээ. Энэ их сургууль нь оюутан болон багш ажилчдын сурч боловсрох, ажиллах таатай орчныг бүрдүүлсэн олон төрлийн дэвшилтэд тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэх болон дадлаг хийх эмнэлгүүдтэй. Сургууль нь 4 төрлийн тэтгэлгийг олгож байна. Үүнд Хятадын засгийн газрын боловсролын яамны шилдэг хувийн зардлаар сурсан оюутны Бээжин хотын уламжлалт ангаахын ухааны их сургуулийн тэтгэлгийг олгож байна. Дэлгэрэнгүй мэдээллийг Хүнс 2015 боловсролын үзэсгэлэнгээс. Хятадын харилцаа холбооны их сургууль. Хятадын харилцаа холбооны их сургууль нь 1954 онд байгуулагдсан Бээжин хотын өрн зүгт байрлах тус сургууль сэтгүүл зүй, радио, телевиз, кино, мэдээллийн технологи, хүмүүнлэгийн ухаан, инженерчлэл, менежмент, байгалийн ухаан, эдийн засаг, хууль гэх зэрэг 13 бүрэлдэхүүн сургуультай. Одоогоор бакалаврын 78, магистрийн 48, докторийн 24 хөтөлбөрт нийт 15370 оюутанг суралцуулж байна. Түүнчлэн тус сургууль нь гадаадын 200 гаруй ихтэй сургуультай байнгын хамтын ажиллагаатай. Хятадын харилцаа холбооны их сургууль нь Бээжин хотын гадаад оюутны тэтгэлэг, Хятадын харилцаа холбооны их сургуулийн тэтгэлгийг суралцах судалтай тус олгодог байна. Дэлгэрэнгүй мэдээллийг Хүнс 2015 боловсролын үзэсгэлэнгээс. Далиан гадаад хэлний их сургууль. Далайн эргийн үзэсгэлэнт Далиан хотоор нэрлэгдсэн уг сургууль нь Ляоны мужид харьяалагддаг бакалавр, магистрийн зэрэг олгодог гадаад хэлний өндөр зэрэглэлийн сургууль юм. Тус сургууль 1964 онд байгуулагдсан бөгөөд тухайн үедээ Далиан Япон хэлний мэрэгжлийн сургууль, 1970 оноос Ляоны мужийн гадаад хэлний сургууль, 1978 оноос одоогийн нэрээр нэрлэгдэх болжээ. Далиан гадаад хэлний их сургууль нь нийт 25 мэрэгжлээр бакалавр, 12 мэрэгжлээр магистрийн зэрэг олгох сургалтыг явуулж байна. Тус сургууль нь Хятадын засгийн газрын, Күнзийн, Ляоны мужийн засгийн газрын сургуулийн нэрмж, байгууллагын тэтгэлэг гэсэн 5 төрлийн тэтгэлгийг олгож байна. Дэлгэрэнгүй мэдээллийг Хүнс 2015 боловсролын үзэсгэлэнгээс. Төв Хятадын багшийн их сургууль. Хуажун багшийн их сургууль нь 1903 онд байгуулагдсан тус сургууль Хубэй мужийн Ухаан хотод байдаг бөгөөд 24 тэнхим 60-аад судалгааны төвтэй. Нийт 59 мэрэгчлэр бакалавр, 184 төрлөөр магистр, 94 мэрэгчлэр докторийн зэрэг олгох сургалтыг явуулж байна. Хуажун багшийн их сургууль нь Хятадын хамгийн эртний гадаад оюутныг суралцуулах, мөн Хятадын засгийн газрын тэтгэлгээр суралцуулах эрхийг авсан сургууль юм. Үүний дагуу хэлийн чандад Хятад хэлийг өндөр түвшинд заадаг хэмээн хүлээмжшөрөгдсөн сорын ганц сургууль билээ. Тус сургууль нь Хятадын засгийн газрын, Күнзийн, Төв Хятадын багшийн их сургуулийн тэтгэлгүүдийг суралцах судалгаан олгож байна. Дэлгэрэнгүй мэдээллийг Хүнс 2015 боловсролын үзэсгэлэнгээс. Янтай их сургууль. Янтай их сургууль нь 1984 онд үүсгэн байгуулагдсан Хятадын боловсролын яамнаас сургалтын системийг хүлээн зөвшөөрсөн уг сургууль нь Янтай мужийн далайн эрэгт оршдог. Уг сургууль сургалтын хөтөлбөртөө ихэд анхаарал хандуулдаг бөгөөд энэ хүрээнд дотоодынхоо олон арга их сургуультай туршлага солилцсон ажилладаг. Янтай их сургууль нь бакалаврын түвшний 45, магистрийн зэрэг олгох 52, докторийн зэрэг олгох 1 хөтөлбөртэй. Нийт 25,000 оюутантай. Америк нэгдсэн улс, Их Британи, Франц, Герман болон Орос зэрэг 40 гаруй оронтой хамтран оюутан солилцооны хөтөлбөр зохион байгуулдаг. Олон улсын нэр хүнд бүхий олон 10 багш мэргэжилтнүүдийг урьж мөн ажиллаулдаг байна. Янтай их сургууль нь Хятадын засгийн газрын тэтгэлэг, Шанду мужийн гадаад оюутны тэтгэлэг, Янтай их сургуулийн гадаад оюутны тэтгэлгийг тус олгодог. Дэлгэрэнгүй мэдээллийг Хүнс 2015 боловсролын үзэсгэлэнгээс.
Тянжины их сургууль. Тянжины их сургууль нь Хятадын хамгийн анхны их сургууль юм. Тус сургууль нь 1895 онд байгуулагдсан Хятадын боловсрол соёлын шинжилгээ ухааны яамны дэргэдэх гол их сургууль юм. Тянжины их сургууль нь инженерийн мэргэжлэрийн алдартай бөгөөд шинжлэх ухаан, менежмент, эдийн засаг, утга зохиол, философи, урлаг, эм судлал, хятад хэл зэрэг салбаруудад сургалтаан явуулж байна. Тус сургуульд 1280 профессор, туслах профессор, 13 академич багшлах хүрэлтгүүнд ажилладаг байна. Одоогоор 27 мянган оюутан сурч байна. Дэлхийн 90 орны 9 мянган гадаад оюутан тус сургуулийг амжилттай төгсжээ. Мөн Япон, Солонгос, Герман, Америк, Англи, Орос, Вьетнам, Таиланд, Индонез зэрэг 36 орны 146 коллеж, их сургуулиудтай урт хугацааны хамтын ажиллагаа тогтоон ажиллаж байна. Тянжины их сургууль нь Хятадын засгийн газрын ахлах сургуулийн эсэгчдийн, Тянжин хотын засгийн газрын, Күнзийн, Тянжины их сургуулийн гадаад оюутны тэтгэлгийг тус олгож байна. Дэлгэрэнгүй мэдээллийг Күнз 2015 боловсролын үзэсгэлэнгээс. Хойд зүгийн технологийн их сургууль. Хойд зүгийн технологийн их сургууль нь Бээжин хотноо байрладаг. Байгалийн болон хүмүүлийн шинжлэх ухааны хос улмал, мөн эдийн засаг, менежмент, хуулийн чиглэлээр боловсрол олгогч олон талт зарчимт сургууль юм. 1946 онд үйл ажиллагаагаа эхэлсэн тус сургууль ихэвчлэн бакалаврын зэрэгээр боловсрол олгодог бөгөөд өндөр зэрэглэлийн заах арга зүй, судалгааны ариун туршлагатай, бүтээлч сэтгэлгээ бүхий багш профессоруудтай байхыг зорилгоо болгодог. Одоогоор тус сургууль нь бакалаврын зэргийн 25 хөтөлбөрт 10,000 гаруй оюутан, 1700 гаруй магистр, дээд боловсролын 3100, 500 гаруй гадаад оюутантай. Хойд зүгийн технологийн их сургууль нь 30 хэл дэс бүхий коллеж, 12 заах арга зүйн болон туршилтын төв, мөн 9 судалгааны техник, 775 багш профессортай. Үүнээс 71% нь магистрийн болон докторийн зэрэг хамгаалсан байдаг. Тус сургууль Хятадын засгийн газрын тэтгэлэг, Бээжин хотын тэтгэлгийг суралцагсантай олгодог байна. Дэлгэрэнгүй мэдээллийг Күнз 2015 боловсролын үзэсгэлэнгээс. Тянжины санхүүгийн их сургууль. Тянжин хотын санхүүгийн их сургууль 1958 онд байгуулагдсан Хятадын эдийн засгийн 5 том сургуулийн нэг юм. Тус сургууль нь уран зохиол, хууль эрх зүй, шинжлэх ухаан, инженер, хэл соёлын болон бусад 7 салбар сургуультай. Эдийн засаг, бизнесийн удирдлагын мэргэжлэр сургалтаан голчлон явуулдаг байна. Одоогийн байдлаар бакалаврын 50 гаруй, магистрийн 24, докторийн 14 хөтөлбөртөө оюутан эсвэлж байна. Тус сургууль Хятадын засгийн газрын, Тянжин хотын санхүүгийн сургуулийн гадаад оюутны, HSK-ийн өндөр зэрэгтэй оюутны тэтгэлэгсэн тэтгэлгүүдийг суралцагсдаа олгож байна. Дэлгэрэнгүй мэдээллийг Күнз 2015 боловсролын үзэсгэлэнгээс. Харбины инженерийн их сургууль. Харбины инженерийн их сургууль нь Хятадын зүүн хойд хэсэгт Харбин хотын Сунхуа мөрний иргэд байрладаг байна. Харбин хот нь үдсгэлэнт байгаль болон жил бүрийн өвөл баригддаг мөсөн хотхон цасан баримлуудаараа дэлхийд алдартай. Мөн Харбин хот нь Дорны Парис гэж нэрлэгддэг. Тус хот Хятадын мандарин буюу төв аялагтай хотуудын нэг учраас цэвэр хятад хэл сурахад хамгийн тохиромжтой. Харбины инженерийн их сургууль нь инженерийн нарийн мэргэжлэр голлон сургалтаа явуулдаг бөгөөд нийгэм, эдийн засаг, менежмент болон бусад чиглэлүүдээр ч суралцуулж байна. Харбины инженерийн их сургууль нь Хятадын засгийн газрын, Күнзийн институтын, Харбины инженерийн их сургуулийн гадаад оюутны тэтгэлгүүдийг тус олгодог юм. Дэлгэрэнгүй мэдээллийг Күнз 2015 боловсролын үзэсгэлэнгээс. Харбины технологийн их сургууль. 1920 онд байгуулагдсан Харбины технологийн их сургууль нь технологийн чиглэлээр голлож, техник технологи, удирдлага, хэл, эдийн засаг, хууль гэсэн судалгаа явуулдаг нэр хүндтэй сургууль юм. Хятадын тэргүүний 9 сургуулийн нэгдсэн холбоо буюу C9-ийн гишүүн уг сургууль Хятадын хойд нутгийн мөсөн хот Харбинд байрладаг технологийн чиглэлийн хамгийн алдартай сургууль юм. Амьдрах таатай нөхцөл, нэр хүнд нь гадны оюутнуудыг ихээр татдгийг онцлон дүрдээ. Тус сургууль нь Хятадын засгийн газрын, Харбины технологийн их сургуулийн шилдэг оюутны, Харбины технологийн их сургуулийн од сар бүрийн 1-7 хоног тэтгэлгийг олгож байна. Дэлгэрэнгүй мэдээллийг Күнз 2015 боловсролын үзэсгэлэнгээс. Шиан газрын тосны их сургууль.
Шиан газрын тосны их сургууль нь 1951 онд байгуулагдсан Хятадын анхны газрын тосны чиглэлээр тусгайлан мэргэжилтэн бэлтгэдэг их сургууль юм. Тус сургууль нь нийт 13 салбар факультет, 4 тэнхимийн 1600 гаруй багш ажилчидтай. Хятад улсын эрчим хүчний стратеги болон бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэрэгцээнд голчлон шинжлэх ухааны судалгаа шинжилгээ хөгжүүлснээр энэ талын туршлага, чадамж зогсолтгүй дээшээ сарвина. Ойрын 3 жилийн хугацаанд Хятадын байгалийн болон нийгмийн шинжлэх ухааны фонд, техник технологийн тулгуур төлөвлөгөө, техникийн томоохон төслүүдийн болон улс мужийн зэрэглэлийн судалгаа шинжилгээний 165 төсөлд нийт 300 сая юань нэмэгдүүлсэн байна. Америк нэгдсэн улс, Канада, Англи, Австрали, Герман, Казахстан, Малайз, Өмнөд Африк зэрэг 39 орны ихтэй сургууль байгууллагуудтай хамтран ажилладаг нь тус сургуулийн онцлог юм а. Шиан газрын тосны сургууль нь Хятадын засгийн газрын тэтгэлэг, Шиаши мужийн Сантай тэтгэлэг, Шиан хотын ардын засгийн газрын тэтгэлэг, Шиан газрын тосны их сургуулийн мэргэжлийн тэтгэлэг, хэсэгжилсэн бизнесийн тэтгэлгийг тус олгодог байна. Дэлгэрэнгүй мэдээллийг Күнз 2015 боловсролын үзэсгэлэнгээс. Ирээдүйдээ итгэлтэй, цаг үетэйг хөл нийлүүлэн алхаж, дэлхийд дахин хүлээн зөвшөөрөгдсөн дээд боловсролыг эзэмшихийг хүссэн хэн бүхэн 5 дугаар сарын 8, 9, 10-нд Blue Sky Tower-ын Sapphire танхимд хүрэлцэн гэж Хятадын боловсролын Күнз 2015 үзэсгэлэнд оролцоорой. Ингэснээр та дээр танилцуулсан нэр хүндтэй томоохон сургуулиудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тухайн сургуулийн өөрийнх нь албан ёсны мэргэжилтнээс авах боломжтой бөгөөд үзэсгэлэнгийн үеэр сургуулиас сонгож бүртгүүлсэн хүн бүр мэргэжлийн багштай хятад хэлний 40 цагийн сургалтанд хамрагдах эрхээр шагнагдах болно. Күнз 2015 боловсролын үзэсгэлэн яармаг та бүхнийг урьж байна. Күнз 2015 боловсролын үзэсгэлэн